Сайн мэцгийн үзэгчтэй улс төр чимээ нийгэмрүү чиглэсэн сурвалжлага өргөхөд бэлэн боллоо. Бидний нуудад багшийн дэдэг нөхөн гарсан байрлах Эрдэнэ сайхан ахтай ярилцах гэж байна. Эрдэнэ сайхан гэдэг. Тий. Та одоо ингээ баян хуур тоглоод хэдэн жил болж байгаа? Одоо 91 оноос эхлээс зах зээл өгснөөс эхлээс суусан. 16 таа ахтаас сурсан. Багшийн нийгэм гэж хүмүүс. 29 дахь сургууль дахтаас сурсан. Багш нөгөө Тунга, Бандсарн гэдэг хүмүүс байсан. Одоо ингээд багшийн дэдэг нөхөн гарсан суугаад хэдэн жил болж байгаа? Нэг 10 гаруй жил болж байгаа. Хаяа тэр ашааны болонд нэг суудаг. Багшийн дэдэг. За. Тэр багшийн дэдэг тавиараад байдаг юм уу те? Тий. Хаяа зарим нь өгж идэг, зарим нь булааж идэг тэгэл. Янз янз л байдаг. 7-8 настай байхдаа харааг болсон. Төмөр дор унаад. Яг төмөр төрж явж байгаа дээр нь унаад тэгээд харааг болсон. Харааг авдаг бол одоо автобусны жолооч болох юмсан гэж боддог шүү дээ. Манай ах トゥ нар ихэнх жолооч. Манай харааг өчт нэг гэр ойдог байсан. Гэрийн дээвэр турах. Тэгээ манай үйлдвэр яг тэгээд ажил төрөл заримдаа ажилдаа, заримдаа ажилгүй. Тэгээ саяхан насандаа суусан. 61 хүрээс суудсан. Амьдрал бас хүнд байх маа тэгээд. Тэгээд юм үнэтэй байх юм. Засагны хідэн төгрөг өгөхөнд төрн хөрөхгүй. Бараа таваар хувцснараас ахуулаад зөвхөн нэмэгдчихлээ. Өдөрт нэг 5 6 заримдаа талах сууны мөнгөтэй л үүд. Хүүхд байдгийн тэгээ бас ажил төрөл энэ тэнд ажил хийгээл явдаг. Ажил тогтдоггүй. Яга ажилд байгаа л гарчих юм. Яга ажиллаж байгаа л гарчих юм. Тэгээд Тэрнээс төгтөв юм да. одоо 30 гаруй нас. Гэртээ 2 ачтай эхнэр хөгддөг байдаг. Бэртэй гоё. Манай бэр нэг барилгад ажиллаж байгаа. Бас тэр бас ажил докторгүй. Бас ажил хийж байгаа л гарчдаг. Цалин нэмлэл ихэн, тэтгэр нэмлэл ихэн тэр нь хөрөхгүй. Тэтгэр авдгийг тэгэхэд зөөлт 10 сар хүртэл зөөлөө хийсэн. 4 сар зээлцсэн. Манай эхнэр бас тэтгэн гэдэг бас зээлцсэн. Хамаг мөнгө зөөлөд очих. Лизм гэдэг тэгээ өчих юм шүү дээ. Голцоо манай хараагүйчд ихэнх нь өртөө, ширтээ, зээлтэй гэдэг. Нэг их уухгүй. Манай эхнэр бас бие муутай, туруудаа нэг даралт нь харагдсан. Хил муутай, явахтай их муу. Бас нүд муутай тийм хэвтрээ юм байдаг. Тэгээ тэрүүндээ сүүм олж өгдөг. Сүү далхал болж өгдөг. Сүү үнэл мөнгө олж өгөх юм даа. Юу тэгээ манайхан ихэнх нь амьдралаа яаждаг суусад л гэдэг. Өрт ширтээ. Улам л зах зээл чинь улам дотоороо юмаа нэмэл байхад тэгээд одоо ард түмэн биенийгээ сайн хайрлж яваарай. Биенийгээ л гэж яваарай. Монголчууд одоо биенийгээ их айхтар шулах юм аа. Юм бараар таваараа цалин дэтгэр нэмэгдэхээр улам нэмээ хийж. Биенийгээ хайрлахгүй. Зарим нэг дотор махан хоол идэх, зарим нь ясмас дэлгүүрүүдээс ясмас цуглуулж хоол унд хийдэг гэж юм. Чадах чинээгээ л амжиж байгаа шүү.